За сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 25 оны 11 сарын 4 мягмар гараг. За сонгуул болж байна. Сонгуультай холбоотой товч мэдээ хүргье. За ташин дотор өнөөдөр бол та бүхний мэдж байгаачлан Төв засгийн газрын төсөвгүй хаагдаад яг 35 дахь өдөртэйгөө солгож байна. За энэ бол манай мэдээгээс өмнө ярьж ирсэн ерөнхийлөгч Трампын одоо эхний засаг буюу 2019-оос 2020 оныг дамнасан мөн одоо 35 хоногийн government shutdown буюу засгийн газар хаагдаж байсан. За энэ 35 өдөр гэдэг бол үндсэндээ Америкийн түүхэнд хамгийн одоо өндөр рекорд амжилт байлаа. За тэгвэл Трампын 2 дахь засгийн үед ийхүү эхний тогтоосон амжилтаа ийхүү эвдэж байна. За Сенатын хоёр улс төрийн өчнүүдийн хооронд ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй. За магадгүй өнөөдрийн сонгуулийн үр дүнгээс хардсансан ийм байдалтай байна. За ингээд ямар ч тач өнөөдөр бол засгийн газар хаагдсан 35 дахь өдөртэйгээ ийхүү сонгуулийн өдрөөр давтаж байна. За өнөөдөр мөн олонний анхаарлыг татсан мэдээ бол Америкийн одоо хамгийн хүчирхэг дэд ерөнхийлөгч гэж тодтолтой Дик Ченey одоо таалал төгссөн. За ийм мэдээ байна. За Дик Ченey бол Жорж Бушийн үед дэд ерөнхийлөгчийн албыг хасч байсан. За ийм хүн байна. За өнөөдөр бол 11 сарын 4 сонгуулийн өдрөө. За энэ удаагийн сонгуул бол үндсэндээ хэдийгээр орон нутгийн мужийн чанартай боловч за дараа жил явагдах засрын сонгуулийн ерөнхий одоо уур амьсгал багцааг одоо таамаглах боломжтой сонгуулаа гэсэн энэ утгаараа ихээхэн шалбагдaltaй байна. За тиймээс өнөөдөр ямар сонгуул явагдаж байгааг одоо хамгийн чухлаас нь эхлэн товч төрдье гэж бодож байна. За нэгдүгээрт манай Виржиниа мужийн захирагчийн сонгуул болж байгаа. За одоогийн захирагч Глен Янкин бол одоо хугацаанд дуусч байгаа. Тиймээс захирагчийн сонгуульд арчилсан намаас Abigail Spanberger, за Бүгднийхд намаас Winsome Earl Sears гэх одоо хоёр хүн нийт дэвшин өрсөлдөж байгаа. За орчилсан санал асуулгуудаар бол арчилсан намын нийт дэвшигч Spanberger бол одоо 55%-аар тэргүүлж байна. За ингээд сонгуулийн түүхээс үзэхэд бол тухайн одоо холбооны сонгуульд ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний эсрэг одоо хүн одоо сонгуульд ялдаг нийтлэг үзэгдэл байна. За тиймээс магадгүй өнөөдрийн сонгуулиар Виржиниачууд арчилсан намын захирагчтай болж магадгүй. За Виржиниа мужийн захирагчийн сонгуульд хинч ялсан одоо энэ сонгуулиар Виржиниа муж одоо хамгийн анхны одоо эмэгтэй захирагчтай болохоор за ийм байна. За үүнийг бол мэдээж үндэсний хэмжээгээр бас анхааралтай ажиллаж байгаа сонгуулиудын нэг бол яа харахгүй мó. За мөн Виржиниа мужийн хувьд захирагчийн орлогч болон за ерөнхий шүүгчийн сонгуул мөн болж байгаа. За ингээд дараагийн анхаарал татаж байгаа сонгуул бол мөн одоо Нью Жерси мужийн захирагчийн сонгуул. Тус мужийн захирагч Phil Murphy одоо арчилсан намын нөхөр бол одоо хугацаанд дуусч байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуульд бол арчилсан намаас Mickey Sherrill, за Бүгднийхд намаас Jack Seattle нар одоо нэр дэвшин өрсөлдөж байна. За нэрийн одоо рейтинг бол маш ойрхон явж байгаа гэсэн ийм мэдээ байгаа. Тиймээс энэ Нью Жерси мужид арчилсан нам суудлаа хадгалж үлдэх эсхийг одоо өнөөдрөөр харах үлдэж байна. За мөн Нью Жерси мужийн хувьд ерөнхий ассамблеийн 120 одоо суудлалд мөн сонгуул болж байгаа. За ингээд 3 дугаарт хамгийн их улс төржиж байгаа чухал сонгуулиудын нэг бол Нью-Йорк хотын захирагчийн сонгуул. За Нью-Йорк мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшсэн одоо арчилсан намаас нэр дэвшиж байгаа Зохран Мамдани. За энэ нөхрийг бол ерөнхийлөгч Трампын зүгээс хайр найргүй дайрч давшилж байгаа. За коммунист гэдгээр одоо цолуулсан. За Зохран Мамданид сонгуул өгсөн хүмүүс одоо бүгдээрээ усан тэнэг хүмүүсээ гэсэн
За ийм байр суурьтай байгаа. Харин нөгөө талаас бүгд найрамдах намын нэр дэвшигч бол Curtis Sliwa гэх хүн байгаа. За ингээд энэ сонгуульд мөн одоо Андрю Guama нэр дэвшин одоо бие даан өрсөлдөж байгаа. За энэ бол Нью-Йорк мужийн одоо захирагч хийж байсан гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. За энэ сонгуульд бол Трампын хувьд Андрю Guamаг одоо дэмжиж байгаа. За ийм сонгуул ерөнхийдөө болж байна. За Захруу Мамданы бол одоо социалист демократ үзэлтэй. За ийм одоо залуу хүн байгаа. За хэрвээ сонгогдвол одоо хамгийн анхны ислам шашинтай ийм одоо захирагч болно гэсэн. За энэ хөр бол нэлээд одоо популист маягийн юм ярьж байгаа. Хотын түрээсүүдийг одоо фриз хийх, төр зарцаах зэрэг. Ийм популист амлалтуудыг бол өгч байгаа. За ийм хүн байна. За үндсэндээ эдгээр 3 сонгуул бол бас үндэсний хэмжээнд одоо олонний анхаарлыг татаж байгаа. Ихээхэн одоо нүүчих тавин ажиглаж байгаа. За ийм сонгуулиуд байна. За эдгээрийн зэрэгцээгээр босод хотуудын мөн одоо хотын маярын сонгуул, захирагчийн сонгуул болж байгаа. За эдгээрт нь бол Бостон, Детройт одоо зэрэг Миннеаполис зэрэг хотууд бол багтаж байна. За мужуудын парламентын сонгуул мөн болж байгаа. Тухайлбал Техас мужийн одоо тусгай сонгуул болж байна. За мөн Нью-Жерси, Виржиниа мужийн хууль тогтоох одоо байгууллагын сонгуул болж байна. За Нью-Жерси мужийн парламентын хувьд арчилсан нам одоо маш цөөхөн судлаар олонх байгаа. Энэхүү олонхоо баттгах ийм сонгуул болж байна. За Виржиниа мужийн хувьд одоо төлөөлөгчдийн танхимын 100 суудлал сонгуульд орж байна. 2021 онд арчилсан нам ялагдсан. За тиймээс энэхүү одоо алдсан суудлаа дахин нөхөж явах. За ийм зорилготой арчилсан нам сонгуульд орж байна. За мөн Миссисипи мужид мөн одоо парламентын сонгуул болж байгаа. За нөгөөдөө бүр Пенсильвания мужийн дээд шүүхийн шүүгчдийн сонгуул болж байна. Калифорни мужид одоо сонгуулаар за тус мужийн конгрессийн сонгуулийн одоо бүсчлэлийг дахин шинжлэх хэсэх. За ийм одоо саналын уудсан дээр оруулж санал хурааж байна. За энэ бол үндсэндээ одоо Техас зэрэг тэргүүтээ бүгд найрамдах намын одоо олонх мужуудад сонгуулийн одоо бүсчлэлийг өөрчилж улмаар одоо сонгуульд ашигтай байдлаар дахин одоо бүсчлэх ийм одоо арга хэмжээний эсрэг авч байгаа. За ингээд Калифорни мужийн хувьд одоо арчилсан намын конгрессийн нэр дэвшигчид илүү ашигтай байдлаар одоо энэхүү сонгуулийн одоо тойргийг шинжилсэн энэхүү одоо саналыг сонгогчдоос асууж байгаа юм байна. За ингээд эдгээрээс гадна бусад одоо 24 муж улсуудад орон нутгийн чанартай, мужийн чанартай сонгогчдын одоо санал хэрэгтэй асуудлуудыг бол саналын уудсан дээр тавьж одоо сонгогчдоос саналыг авч байна. За ингээд өнөөдөр ямартай ч ийм сонгуул болж байна. За ингээд ямартай ч өнөөдрийн сонгуулийн одоо үр дүн болвол за ерөнхийлөгч Трампын одоо сонгуул ялснаас хойш болж байгаа анхны сонгуул гэдгээрээ за улс төрийн маш одоо өндөр ач холбогдолтой. За ингээд энэ сонгуулийн үр дүн болвоос үндсэндээ 2026 оны завсрын сонгуулийн одоо ерөнхий одоо өнгө аясыг бол одоо илтгэсэн сонгуул болно гэдэг. За ийм одоо хүлээлттэй байна. За ингээд ямартай ч 11 сарын 4 сонгуулийн тооч мэдээг хүргэлээ. За дашин дөрөвд Америкийн иргэн болсон хүмүүс бол одоо сонгуульд оролцох иргэний үүрэгтэй. Тиймээс иргэн болсон хүмүүсээ бол та бүхэн сонгуульд оролцоорой. За харин ногоон карттай хүмүүсийн хувьд сонгуульд оролцох эрхгүй байдаг. Тиймээс сонгуульд бүртгүүлж юм уу? Сонгуульд санал өгч болохгүй. За үүнийг бол хэлж байгаа шалтгаан бол хүмүүс одоо мэддэж ихээс илүүтэй. За мэдхгүй байдлаар сонгуульд одоо санал өгдөг. Энэ нь хожим одоо илэрдэг. За ийм бас тохиолдол байдаг юм байна. За тиймээс ногоон карттай хүмүүсийн хувьд сонгуульд оролцох эрхгүй гэдгийг бас энэ мэдээний төсвөлд сануулж хэлье. За ингээд та бүхэнд сонгуулийн одоо өмнө энэхүү мэдээг хүргэлээ. Магадгүй өнөө орой сонгуулийн үр дүн тодорхой боломжтой шинжилсэн мэдээгээр иргэн болжээ.
санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.